5 дүрийг танд танилцуулж байна. За энэ боржин чулуун ашлагчийг тухтай юм гэж янзын сайхан тухтай юм байна. Өмнөх бетонын бордюр цасны аяд, давсны аяд авахгүй их амархан муудчихдаг байсан гэсэн. Тэгээд бид нар чи ийм гоё чулуун бордюртай болсон юм да. Энэ чулуун бордюр чинь 40-50 жилиг бол өлгөөн даадаг гэж байгаа. Тэгэхээр эннийхээ чанарыг шалгаж дуустлаад хэдүүлээ. Амьд байх юм шүү. За тэр ч яах вэ? Жохон үлсчихлөө. Энэ алд бие маань жоохон альжааж байна. Ахуй төрийн маань идэж уу гэсэн хоол унд мунд байна уу эн чи одоо. Зя. Хасаг халуун тулгын омог дөрвөн тотхон дээр. Хангалтай авын онгон битүүшүүл оргил дээр. Хатан сэлэнгээчин одод очих мандал дээр. Тусгаар тогтнол чамайг тунхаг. Яа, ууран савсаад. За ер нь бол монголчууд бид цагаан сараар буузаа, наадмаар хуушураа. Цас баруутай өдөр бол банштай цай. За ердийн ангийн өдрүүдэд бол хаяа сувын сэгснэрээд идчихдэг. Гэхдээ эд бүгд Монголын үндэсний хоол биш. Ер нь байна штэ. Тэр нэг идэг хоолыг маань бидэнд зааж өгöd байгаа юм биш. Үндэсний юм өнөөх бахархал гэж юмыг л бидэнд бий болгох гээд байгаа юм. Алин болгон жуулчин ирэхэд мах чанаж хорхоо хийж өгөхгүй дээ. Хөтөлөө. Солдөгсээр эрг чаргалан баталсан эргэн бүхний гараар тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би. Сэтгүүлч Нарангийн өнөр цэцэг энэ сандал дээр суудаг байсан. Одоо харин 20 ангийн торны цаана. Өнөр цэцгийн хувьд 5 зүйл ангиар буруутгагдаж 4.9 жилийн ял сонссон. Анхан шатны шүүхэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй дав залдах шатны шүүхэд хандсан. Гэсэн ч давхын шүүх ялыг нь хэвээр үлдээсэн байдаг. Одоо улсын дэд шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд хорих 407 дугаар ангид хоригдож байгаа юм. Тэр эрх чөлөө үнтэй гэж ханан дээрээ бичээд гараа явсан. Эрхлэгч нь эзгүй овсоор бид зочлоод гарлаа. Энэ утааны эсрэг бид нэр жоохон бодиттой дөрөвтэй дуурах хэрэгтэй энэ цаг нь болсон гэж бодож байна. Нийслэлийн утаатай ган жавхлан салхи хоёр л тэмцэж байна. Амьсгалмаар байна 50 жагсаалыг төв талбай дээр эхлүүлж утааны сонсголыг хийлгэхээр боллоо. Одоо хэдүүлээ сайн муу сайхан муухайгаа ярилцаад Монголыг биш, арт түмнийг биш, утааг л ялмаар байна. Яг үннээ л хэлье. Би ч гэсэн амьсгалмаар байна. Өмнө нь 2 удаа сонгогдсон тойрог болох сонгон найрхан дүүргээсээ нүүр буруулж төвийн дүүрэгт ялалт байгуулах намын даалгавар амжилттай биелүүлсэн хүн бол Нэм осрын учрал. Үүнийхээ шагналд засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудалд заларсан оюун эрдний галтгооны хүн. Ганцхан суудлаарч тогтохгүй нийслэлийн сонгуульд бага удирдан орж чамгүй амжилт гаргасан нэгэн. Тэр ч утгаараа бид түүнийг 2024 оны онцлог дүрийнхээ нэгээр нэрлэж байна.